явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийг дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа эмэн пост каргогоор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны Б1 давхурт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99, Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар сар ловс байд юм байлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрөө Email Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ, баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Макс Махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан ба хаанаас авсан юм? Монголдо очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс Махны дэлгүүрээс авдаг болоод нэлээ удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд үргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлдсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Бүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 25 78 98 99. Тэг 10 29 22 22 95. Та яг одоо захиал. Явж байгаа ш бид нар. Өнөөдөр захиал. цаг 17 минут болсон байна. За хаа болон сонсогчдын захиалаар үлдээдэг монголчууд солонгос нэвтрүүлэг маань их эхэлж байна. Нэвтрүүлгийн шууд эфир хөтлөгчийн Баталан хөтлөгч Чансал Дулаанаар ажиллаж байна. За өнөөдөр бид асуулт хариултын аахаа болон за эзэндээ буй ажил олгогчтой Монголоос өвлийн утал захиалж өгсөн гэсэн сэдвээр ярилцахаар бэлдсэн байна. За бас та бүхэн маань нэвтрүүлгийн шууд уцсуулах Тэг 70 46 41 19 гэсэн дугаарлуу асуулт хариултын дээр болон сэдвээр жилет орж ирээд халбагтаарай. За өдрийн мэнд хүргэж юм баха. За өдрийн мэнд хүргэе. Сонсогчдоо бас өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань аахаа асуулт хариултаараа эхэлдэг байгаа. Тэгэхээр та бүхэндээ шууд эхний асуултаа танилцуулъя. За эхний асуултын хувьд Сэсэн вэсо кажан дигон паданын гэсэн юм асуултыг бол тавьж байна. Тэгэхээр та бүхэн зөв хариултыг Тэг 70 46 41 19 41 дугаарлуу залгаж хэлэх боломжтой. За мөн одоо коммент хэсэгт бол бичих боломжтой байгаа. За Туханаас үрийн маань өдрийн мэндэ за гэс асуултандаа хариулчаад унтлаа гинэ. За ягаанд гараад тий. Одоо шөнө хэлсэн шүү дээ. Сураа маань өдрийн мэндэ хоолндоо орж ийна гэсэн мэн шүү. Оо за. За Төрмөг Бадам ханд маань өдрийн мэнд гэсэн байна. За бүгдэнд нь өдрийн мэнд. Та хэд маань өдөр ямар хоол унд эцгээж байна? Сэнди Анжел бас бүгдэнд нь мэнд амжилт гэсэн байна. За баярлаа. Өөрт чинь бас амжилт хүсье. За тэгэхээр хамгийн ихний асуулт маань Сайсангээс кажан дөгөв падан дэлхийн хамгийн халуун далай ямар далай байх вэ? Гэхдээ энэ бас хөгжилтэй асуулт байгаа. Тэг яг өгсүүдийн дуудлагаар нь гэх юм уу? Тэгээ дуудлагаар нэг жоохон бодоод үзээрэй. Хөгжилтэй асуулт байгаа шүү. Бас Google-ээс хайх юм бол шууд хариулт нь гарч иж илээ шүү. За тэгэхээр түшиг жаалаа манаас хаа өдрийн мэндэ гэсэн байна. Танд бас өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр өдрийн мэндээс гадна юу хийж байгаагаа бас бичвэл илүү сонирхолтой байдаг шүү. Та бүхэн маань тийм. За Сайсангээс кажан дөгөв пада гэдэг чинь дэлхий дээр хамгийн халуун тийм далай ямар далай байх вэ гэсэн асуулт байна. За тэр хөгжилтэй асуулт байгаа шүү гэдгийг бас хэлье. За Эрдэнэпүр маань номхон далай гэж явуулсан байна. За энэ бол арай биш байна. За будка төмрөө хай гэсэн байна. За танаас өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр та бүхэн маань асуултын хариултыг бичлэгээс гаднаас Тэг 70 46 41 19 41 дугаарлуу залгаж хэлэх боломжтой байгаа. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Email Post Cargo болон Макс Махны дэлгүүр бол хамтран ажиллаж байгаа. За. За тэгээ та бүхэн маань нэвтрүүлэг шууд удацлах Тэг 70 46 41 19 41 гэсэн дугаарлуу холбогдох бас хариултыг илгээх боломжтой байгаа. За мөн сэтгэл хэсэг дээр хариултыг үлдээгээрэй. Сайсангээс кажан дөгөв пада буюу дэлхий дээр хамгийн халуун далай юу вэ гэсэн асуулт байна. Гэтэ энэ хөгжилтэй асуулт байгаа шүү. Тэгэхээр хариулт нь бас нэг л тийм яг далай гэсэн утгаараа биш ч бас байж магадгүй шүү. За тэгэхээр яг далай биш гэхээр бас манай би яг сайхан мэдсэн байна тийм. Монгол улсад байдаг халуун аршаа дэлхийн хамгийн халуун далай нь халуун аршаа шүү гэсэн байна. За тэгэхээр бас ер нь бол тийм бол сайхан байна. Гэтэ яг одоо далай гэдэг утгаараа биш гэхээр бас Монголын маань халуун аршааныг бичсэн байна л да. Тэгэхээр далай гэдэг нь бол тэрнгүүрээ бол орох юм байна. Одоо үгэн тийм.
За тэгэхээр ямар ч үсэг халуун аршааны хувьд бол арай биш байна. За зулаа маань залхуурлын далай гэсэн байна. Арай биш шүү хариулт нь. За тэгээд Дукаран суурин маань сараан гэсэн байна. Сараан буюу хайр гэсэн байна тийм. За энэ бол бас арай биш юм байна. За тэгээд сураа өнөөдөр гой хоол ажимаа шарсан зайд сэтлэг нэ. Гой хоол хийдэг гэж юм уу? Гой хоол хийдэг ажимаагаар шарсан зайд хийдэг гэж хэлсэн болоо. За тэгэхээр их сайхан маань гэсэн байна. Дэлхийд дээрх хамгийн халуун аршин Отгон тэнгэрийн халуун аршаан гэсэн юм шүү. За тэгэхээр бас магадгүй шин мэдээлэлд бол хамгийн халуун аршаан гэх юм бол манай бас Отгон тэнгэрийн халуун аршаан байдаг юм байна шүү. Бас мэдээлэл өгсөн танд баярлалаа тийм. За тэгээ хамгийн ихний асуулт маань Сэсэнгээс хажаан Дэгон Пада буюу дэлхийд дээрх хамгийн халуун далаа юу гэсэн ямар газар байд юм болоо. Гэхдээ энэ яг нэг газар гэхэд зүү ер нь бол хөгжилтэй үг л одоо хариулт нь болох нь шүү. Тэгэхээр хөгжилтэй асуулт учраас та бүхэн бас хариултыг жоохон хөгжилтэй талаас нь бодож үзээрэй. За тэгээд одоо солонгос юм асуултууд явж бол үгэн дээр нь илүү их тийм одоо ажилласан гэдэг юм уу яг тэр үгийг бас харж ээж хариулт бол илгээдэг гэдэг юм уу тийм. Одоо энэ асуултнаас яг гаргаал ирдэг тийм юмнууд байгаад байгаа зөв хариулт болохоор. За тэгэхээр зулаа чихэр юм биш үү гэсэн байна. Чихэр бол арай биш байгаа шүү. За тэгэхээр та бүхний хувьд бас асуулт хүн санагдах юм бол битгүй гээд 2 хүн бичих юм бол дараагийн асуултаа бас тавих боломжтой байгаа. За дэлхий дээр хамгийн халуун далаа ямар далаа байд юм болоо? За тэгэхээр зөв хариултыг та бүхэн маань бас бичиж илгээгээрэй гэж хүсэж байна тийм. Батжагаал хөрөж аргал маань там гэсэн байна шүү. За там болоос арай биш байгаа юм байна. За 세상에서 дэлхий дээрх 가장 뜨거운 바다 хамгийн халуун далай ямар далай байд юм болоо? За тэгэхээр За инх сайхан маань яагаад тэгж хэлсэн гэвэл миний Монголын бүх гол горих рашаа миний хувьд далаа шиг хөгжилтэй асуултанд хөгжилтэйгээр хариулах гэж хэлээ. За тэгэхээр хариулт нь арай биш байгаа шүү. Гэхдээ айгүй гой сонирхолтой бас сэтгэлжиж явуулсан баярлалаа. За тэгэхээр дэлхий дээрх хамгийн халуун далай буюу нэг далай ахна штэ. Гэхдээ энэ яг далай гэсэн утгаараа хариулт бас гарч ирэхгүй байж магадгүй. Тэгээ сэргэлэн хүмүүс байх юм бол Google-ээс хайхад шууд гараад ирж илээ шүү. Бас тааж болох юм. За тэгэхээр дэлхий дээрх хамгийн халуун далай нь юу байдаг юм бол тийм. Халдаг шал юм уу гэсэн байна штэ. За сэндэ анжилган аршаан бахуу халуун гэсэн байна. За тэгэхээр яг одоогор бол төгсөн тийм хариулт бол орж ирээгүй байна. За өмгшөлтэй юм уу хэрдэн нас сэтгэлдсэн байна. Өдрийн мэндэ шалан далай гинэ. Нэр бас шал малаа халаагаад унтцсан байхад тий. Өглөөс өртөөс айхтар халуун болсон байдаг шүү. За тэгэхээр хариултыг нилээд өгч үү? За тэгээд харин тий нилээ орж ирэхгүй байх шиг байна. За хариулт нь болохоор 열바다 юм байна шүү. 열바다. За гэхдээ энэ яг 열바다 гэдэг утга нь ямар утгатай вэ гэхээр бид нар тэгдэг чинь 열바다 гэж ярьдаг шүү дээ. Уур хүрэх. Тэгээ уур хүрэх гэсэн утгаар нь. Гэхдээ энэ дуудлагын сонсох юм бол 열바다 гэдэг маань яг нэг тий халуун далай гэсэн утгаараа сонсогдоод байгаа учраас энэ үгийг бас ингээд халуун далай гэсэн утгаар нь бас тий хөгжлийн асуултанд хариулт олсон. Тэрнээс биш 열바다 буюу уурлах гэсэн үг бол хариулт нь байсан шүү. За тэгэхээр эхний асуултанд маань бас хараахан зөв хариулт орж ирсэнгүү. Тэгэхээр та бүхэндээ дараагийн асуултыг танилцуулъя. За I6 ямар ангиллын виз вэ гэсэн асуултыг бол та бүхэндээ тавьж байна. I6 ямар визний ангиллал вэ гэсэн асуултыг та бүхэндээ дараагийн асуулт болгож тавьж байна. За тэгэхээр та бүхэн зөв хариултыг Тэг 70 41 19 гэсэн дугаарлоо залгах боломжтой. За Ариуна Ари хайр гэсэн байна. За тэгэхээр хариултуудыг бол янз бүр ярьж тийм. За юунд баригдахгүйгээр янз бүрээр сонсогч маань бичиж ирүүлж байна. За сайхнаа сайнаа маань бас энэ өдрийн мэндэ гэсэн байна шүү. За тэгэхээр зөв хариултыг Чанцаа ихч хэллээ. Баяр хүргэе гэсэн. За Чанцаа баяр хүргэе. Баярлалаа. Ой би ямар ухаантай вэ? Сайхнаа сайнаа өдрийн мэндэ гэсэн байна. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр бас ажлынхаа дундуур очиж гэнэ хоолндоо орсноо энэ тухай сайн сайхнаа бичээрэй. За I6 маань ямар визний ангиллал вэ гэсэн асуулт байна. За тэгэхээр I6 визний ангиллыг та бүхэн. За монголчууд маань бол хамгийн түгээмэл гэдэг I9 те хөдөлмөрийн гэрээд за мэрэгсэн бос юм хөдөлмөрийн гэрээд ажилланы визийг бол хамгийн сайн мэддэг байгаа. Тэгэхээр I6 гэж ангиллаар бас хүмүүс байдаг байна. Энэ ямар ангиллын виз вэ гэсэн асуултыг та бүхэндээ хоёр дахь асуултаа тавьсан байгаа. Та бүхэн зөв хариултыг мэдчихвэл Тэг 70 46 41 19 дугаар руу
залгаад хэлэх боломжтой байгаа. За E6 нь ямар визний англи вэ гэсэн байна. Гэхдээ энийг нэг хэсэг айгүй визний англиг цээжлэл сонирхол явуулдаг гэсэн. Одоо бүр тэгээд бараг мартаж дээ. Таад маань хэр сайн ер нь визний англиудыг нэрээ сонсогчд маань мэддэг. Одоо жишээлбэл оюутан байж болно, хэлний бэлтгэл байна тий. За тэгээд зүгээр аяллаа виз ч гэдэг юм C3 виз гэдэг олон төрлийн виз байгаа шүү дээ тий. Та бүхэнд бас хажуугаар нь мэдээллийн чанартай зүйл болоод хэлэхэд өчигдрийн нэвтрүүлгээр маань бас одоо баддам сүрэнгээд одоо нөгөө Чонжоо хотоос визний бас тийм зөвлөгөө одоо өгдөг хүмүүс маань орсон байгаа л да. Тэгээд энэ дээр бол хамгийн бас авууштай зүйл миний мэддгүү юм бол цагаачлалын виз бол манайх их хүсдэг. Тэр нь бол одоо орчуулга хийсэн үн хүртэл ямар нэгэн байдлаар нөгөө чинь цагаачлалын виз үсгэд худлаа шалтгаан бичих болдог юм л да. Тэгэхээр эргээд бас асуудалд ордог шүү гэдэг тийм анхааруулах зүйл өгж ирсэн. Зөвхөн эрүүл мэндийн даатгалд оюутнууд маань орж иж заавал визэн сонгогддог гэдэг. Тэнгүүт нөгөө данснаас нь автоматар мөнгө авчдаг штэ. Тэнгүүт яг тэр үед нь 15-ны өдөр чинь мөнгө гарах хэрэгтэй мөнгө байхгүй бол эрүүл мэндийн даатгал нь цуцлагдчихдаг гинэ. Тэгэхээр дахиж одоо 6 сарын дараа орох боломжтой тий. Тэгэхээр виз нь бас тэрнээс л сонгогдохгүй тийм асуудал гардаг шүү гэж анхааруулж хэлж ирсэн. Гэхдээ визний ангиллуудыг яг өөрхөн виз одоо яг байгаа ангиллыг тийм бас нэлээ мэдэх хэрэгтэй мөлий. Яавал яаж сонгоход мөнгө төрөө яаж өгөөч гэдэг юм уу тий. За тэгэхээр ариуна ари хормын виз гэсэн байна. Надаа энэ бас айгүй хөөрхөн санаа. Одоо чимбаахын дор нэг мах шарж байгаа танд харагдаж байна. Энэ төрөөс хойш нүдэнд харагдаад байгаа. Өглөөний цагаа уугааг хүмүүс маань өдрийн цагаа уугааг хүмүүс маань. Энэ махнаас аваад. За тэгэхээр хариултууд бол за энэ өдрийн мэндэ гэж бас бичиж байна. За хөтөлмөрийн гэрээт ажилтан гэж бол бичсэн байна. Тэгэхээр энэ бол биш байгаа тийм. Мэргэсэн ажилтан гэсэн байна. За дуканаас өөрийн маань бас энэ хараахан арай биш байна тийм. За тэгэхээр Эрдэнэ пүрэв зөв хариултыг бол илгээсэн байгаа маань. За Эрдэнэ пүрэвийн маань хариулахаар урлагийн тоглолтоор явж байгаа хүн авдаг ангиллоо гэсэн байна. За тэгэхээр зөв хариулт маань Эрдэнэ пүрэв бичсэн байна. Баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгэхээр E6 визний хувьд бол урлагийн визээр бол байдаг юм байна. За миний санаж байгаагаар бол манай бас их сургуулийн одоо найз маань одоо энэ тойлцуур сэлэмтэй нэг тийм жүжигд тоглолдог. Тэгээ E6 виз бас нэлээд юу яаж байгаа зовж аваад авлаа гэжсэн. Тэгэхээр бол урлагийнхны маань хувьд энэ визээр бас байдгийм байх шүү. За тэгэхээр хоёулаа хамтран ажиллагч байгууллагын мэдээллийг хүргээд тэгээд асуултаа үргэлжлүүлээ тийм. За тэгээ за одоо сая доор чараад байгаа махны талаар танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Макс махны дэлгүүр ажиллаж байгаа. Макс махны дэлгүүр маань за 7 хоногийн 6 өдрийн турш тасалдгүй Солонгосын бүх хот руу шууд өргөгдөж байгаа. За тэгээ 10 кг-аас дээш захиалга бүрт бол бонустай юм байлээ. Бонус нь нөхрийн элэг ахааны гуйны цул гурилнаас ингээд сонгоод авчих боломжтой гэсэн үг байгаа. За тэгээ зөвхөн та бүхэн Макс махны дэлгүүрээр махал борлуулдаг юм байна гэж бодож болохгүй. Яг бол махнаас өөр бууз, банш, гурил, талах, боорцог гэд бүх одоо бусад дайвар бүтээгдэхүүн үдчихэж гэсэндээ худалдаалдаг байгаа. Тэгэхээр энэгээр айгу онцлогтой байлээ. Тэг өчтөр өчтөр бас менюг танилцуулж ирсэн. Меню дотор дуур банки салаач гэдэг юм уу те. Тэгээд талах байсан. Ер нь бол ингээд бас совийн хилээхэд хэрцэн тэг гурилч гэдэг юм. Айгу олон төрлийн зүйлс байгаа учраас та бүхэн маань Макс махны дэлгүүрлөө шууд холбогдоод бараг нэг те хүнсээ нэг дор эндээс цуглуулж боломжтой гэсэн үг аа. За холбогдох утасны дугаар нь тэг 10 25 78 99 99 гэсэн дугаарлаа холбогдох нь шүү. За тэгээ меню дээрээс нь бас та бүхэндээ товчхон танилцуулах юм бол за жишээ нь махнуудын хувьд тийм өхөр гэх юм бол за өхрийн одоо гуйны цул, өвчөө, илэг, гүзээ, машинцан мах гэдэг ингээд маш олон төрлүүд байна. За хоньны мах байгаа, дууны мах байдаг юм байна. Дахиа, гахаа гэдэг одоо бүх төрлийн махнууд бол байна. За тэгээ энэ дотроос чинь адууных гэх юм бол адууны цул гэж байна, адууны хавирга гэж байна, умус гита гэдэг байна. Тэгэхээр бас нэлээд ховрын одоо бараанууд бас байна. Тэгэхээр та бүхэн тэг 10 25 78 98 гэсэн дугаар руу залгаад бол захиалах боломжтой. За тэгээ мөн бусад одоо гэртээ хэрэгтэй байгаа хүнснийхээ бүтээгдэхүүнийг шууд захиалгаар авах боломжтой байгаа гэдгийг бас та бүхэнд хэлмээр байна. За тэгээд Макс махны дэлгүүрийг та бүхэн маань сонгороо. Мах авахмаар санагдвал Макс руу яриад, юм уулмаар санагдвал эмэн посткаргоор яриарай. За тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Макс махны дэлгүүр ажиллаж байна. За тэгвэл дараагийн асуултаа тавих одоо. За тэгээ дараагийн асуултаа тавьцгаая. За дараагийн асуултын хувьд нөрүүнжи гэж юу вэ гэсэн юм асуултыг бол тавьж байна. За дараагийн асуултыг та бүхэн зөв хариултыг мэдчихвэл тэг 70 46 41 1941 гэсэн дугаар руу мөн залгаж хэлэх боломжтой байгаа шүү. За нүрэнжи гэж ярьдаг штеп. Дуйлаан 18 нас гэдэг киног та үзчихсэн үү? Үзсэн санагдав. Тэр кинон дээр энэ аюу ярьдаг гэсэн штеп. Тухайн үед юуны тивний зутан гэж ярьдаг гэсэн. Тэгээ тэр кинон дээр би энэ нэрийг анх яг сонсч байсан л та. Аюу сонирхолтой санагдчихсан. За тэгэхээр нүрэнжи гэж юу юм болоо? Солонгочуудаас аюу сонир. Надад бол энэ аюу сонир санагдчихсан. Тий. Бас идэж байгаа нь гэх юм уу те. За тэгэхээр та бүхэн манаас юу юм болоо? Явуулаад үзээрэй. Явуулаад үзээрэй гэж хариултыг бичээрэй. За тэгэхээр бас
та бүхнээс асуултуудын хувьд бол ер нь ямар нэгэн хязгаар гэдэг юм уу тийм зүйл баригдахгүй. Ер нь их олон чиглэлийн асуултууд асууж байгаа. Тэгээд маань нэвтрүүлгийн одоо байнгын сонсогчдын маань хувьд нэлээд сайн одоо өргөн талын мэдлэгтэй болж байгаа болоо гэж бас найддаг шүү дээ. За нүрүнжи гэж юу юм болоо? Та бүхэн маань хариулт хийлгээгээрэй. Тэгэд энэ бас чи хэр иддэг байсан бол? Би иддэгс. Иддэг байсан тийм. Тийм ерөөсөө солонгочууд аягүй хийдэг юм л би ерөөсөө иддэгс шүү дээ. Надаа одоо тийм юу талаараа санагдаад зөв одоо монголчууд гэсэн нэг эмээгийнхаа ээжийнхаа хийдэг байсан нэг тийм зүйлийг идээд дасцсан. Тэрнээс бас яг нэг тийм айхтар гоё амттай гэвэл үгүй ч юм шиг нэг тийм тиймэрхүү төрлийн тийм. Надад анх хүмүүс тэр нэг цааны газарт гарсан чи яг энийг нэг их жил ингээл хийж идээдсэн байхгүй. Тэгэхээр би ямар сони би тэрийг яг угаах гээд авч явж байсан чи хөөе болохгүй наата байж гэлгсэн ингээл аяад хийснэ. Дараа нь ус игээд идсэн би бүр юу болоод байна. Жон гайхсан байт. Тэгээ дараа нь ийм бас ингээ хоол хийд юм биш тэгээд. За тэгэхээр ариуна ари маань урлагийн төрийн бас асуултын хариултыг илгээсэн байна. Төмрөө туяг өдрийн мэндийг гэрээсээ сайхан хуушуур хийж ирсэн цайндаа орох цагаа хүлээгээд л хийгсэн байна. За их сайхан маань боломжтой бол Монгол улс их орныхаа талаарх асуултыг хүлээсэргэнэ. Бид хоёр чинь Солонгос дахь монголчуудаар хатыг хөтлж байгаа болохоор Солонгостой холбоотой ер нь асуултуудыг асуудаг байгаа шүү нэвтрүүлэг маань. Тий танд гэхдээ бас сайхан мэдээд уулахад манай өглөөний хоёр маань яг Монголынхаа одоо бүх сайхан зүйлүүдийг оруулсан ийм асуулт хариултын тэмцээн явуулдаг байгаа. Тэгэхээр та бүхээс өглөөний хөтөлбөртэй бас хамт байвал тийм асуултанд хариулах боломжтой. Мөн манай дэлхийн монголчууд радиогийн сонсогчдын групп дээр бас асуултууд маань дахиж ордог. Тэнд бас азаа үзээд тийм хариулаад тийм мэдлэгээ шалгаарай гэж байна. Тэгээ хөөх ингэсэн байна их сайхан маань мань чинь Монголоос дэмжиж оролцдог болохоор яалтчгүй мэдлэг дутагтаа. Хөөх юм би яасан. За Эрдэнэпур маань төрс гэсэн байна шүү. Төрс бол биш байгаа. За будааны бов гэсэн байна. Зулаа маань будааны бов бол арай биш. Гэхдээ будаан бол ер нь төгч шүү. Тэгэхээр нэлээ олон иймэрхүү одоо юунуудыг хариултуудыг алийг нь одоо зүг гэж авна. За тэгээд будка төмрөө маань агшаасан будаа гэсэн байна. За энэ бол бас арай биш байгаа. За Төмөрбаатар мөнх чарвал сайн уу хоёроо хоолндоо ороод гарлаа да гэсэн байна. За тэгээ хоол амттай ямар хоол идэг вэ? Хоолыг санаад байхгүй тийм. Дукана сүрийн маань ер нь 100 хорол ороод ирсэн байна шүү. Дукана сүрийн маань явуулсан байна. Агшаасан будааг жаахан түлээд буцалгасан шүл гинэ. Ер нь нүрэнжи гэхээр юу гэсэн үг гэхээр агшаасан будааны хусам л гэж ярьдээ. Гэхдээ энэ маань нэг будаа агшаага доор нэг түлэгдээд ингээ хатуу үлдчихдэг штэ. Тэнгүү тэрийг солонгосчууд аваад зүгээр ингээ устай хольж иддэг юм байлээ. Тэр надад айгуу сонир санагдсан. Би нэг хоолны газар гарсан чинь тэнд бүр яг ийм агшаасан будааны хусмаар одоо бүр ингээ дагнцсан газар гэх юм уу. Тэг ингээ будаа агшаашдаг. Тэнгүүтээ будаага аваад доотлын түлснээ аваад цааш өгöd байгаа юм би ямар сонир будааг нь цааш нь одоо тэр юм мэдчихэж байгаа хүмүүс рүү өгдөг юм бах. Тэгээд дараа нь тэр нөгөө юугаа цэвэрлэх гээд саваад бас цэвэрлэгэлтэй ингээд бөөнөр нийлүүлж хагаад тэгээ цэвэрлэх гэсэн чинь жоох юм үлдсэн хөө тэгэхээр би хусаад арилгах гээд яг угаах гэжсэн чинь ой чаагаш байл наад чи ингээд авах хэрэгтэй гэдэг авснаа дараа нь өдрийн хоолн дээр бас нөгөө будаа түлэгдсэн будааныхаа хусвэ ингээд явж идээд байгаа байхгүй. Тэгээ надад тэнд чинь баг ингээд 7 хоног ажилласан ба тэгэхээр ингээд дандаа түлэгдсэн будааны нөгөө юу идээдсэн чинь хусам идээдсэн чинь нэг л сонь тэгээ амт байхгүй өөртөө зүгээр л ус хийгээл тэгэл идчихэж байгаа байхгүй ямар нэг амт ерөөсөө оруулахгүйгээр надад бас тэрийг ойлгохдоо одоо дээр үед нөө цаг хэцүү байхад тийм тэр зүйлүүдээ одоо будаага ингээд яг наалцсан хэсгийг тэгж идээд тэгээ тэр нь магадгүй хүүхэд насныхаа дурсамж ч юм уу нэг тийм байдлаар үлдсэн тэргээ идэх дуртай байгаад идэм болов гэж бодсон. Тэрнээс одоо амт чанарын хувьд бол танд юу амттай санагдсан уу? Уу яг зүгээр надад ингээд юу яачих гэсэн бүр буцалгаад одоо будааны тэр одоо цайны оронд нэг хэрэглээд идэг штэ. Нилээх бас хийж байгаа тийм буцлаа. Тэрийг уугаад хараа бас дасчдаг юм байлаа. Надад айгуу сонь загц би бүр яага будаага агшаачаад будаага өгөхгүй тэр түлэгцсэн хэсгийг нөгөөд байгаа юм болоо гэд. Яг нь бидний хувьд ер нь л харьцангуй одоо будааны түлэг хийч гэдэг нь хусаж идээд байдаг шүү дээ тийм. За тэгээ зөв харалтыг илгээсэн Дукана сүридэ. Баярлалаа. За тэгээ бас зөндөө олон сонсогчд маань будааны хосомж гэдэг юм уу те хариултууд бол ирүүлсэн. Тийм дараа нь будка төмрөө маань агшаасан будаа гээд онон ложо маань будааны хосом гэж явуулсан байгаа. За тэгээд зулаа маань төлсөн будаа гэж явуулсан. Сураа маань хатаагаад төлсөн будаан дээрээ ус хийгээд идээд байдаг билүү гэсэн гээд. Ер нь бол бид нар мэдээд байдаг шүү дээ. Дуйлан 18 нас гэх кинон дээр нэг айл бэр болж чи 18 настай охин. Тэгээ ингээд будааг нь юу ч хөө төлөө хайцсан. Тэнгүүтээ тэрийг нь хусж аваад тэгтээ тэр бүр амар төлөгцсөн л. Тэнгүүтээ өөстө нэрэ баг ингээд дээд зэргийн хоол те төлөгцсөн будааны хосомны зутан ингээд хийж өгч гээд. Тэгээ би тэрэн дээр яг анх тэрийг одоо энэ будааны хосом бүр нэрийнч бүр агшаасан будааны хосом. За ариуна ари бас савны орол наалцсан будаа гэж хариулт ирүүлсэн. Сэнди ажил будааны агшаасан төлөгцсөн хэсэг
За тэгээд ариун найрыг бас хоол шингээдгээ гэж бас бичсэн байна. За Төмөрбаатар мөнхжил маань солонгос хэлээр асуулт байнга тавиад намайг хасаад ажиллаадаа хийгээ би тийм будаа идэж үзсэн гинэ. За одоо тэгвэл чэйжилж байл дараа нь нүрэнжи юм уу? За тэгэхээр дараагийн асуултыг газ тавьчих. Сая яг нүрэнжтэй холбоотой учраас өргөжлүүлээд асууж. Нүрэнжиг юуны оронд иддэг байсан бэ гэж дараагийн асуултыг бол тавьж байна. За энэ арай бас амархан одоо нүрэнжиг их сайн мэддэг болсон юм чи тийм. Энэ ихтэй надад бас сонь хариулт нэг сонь. Би бол яаж утсан энэний оронд идэх. Их сонь солонгосчууд их сонирхолтой хүмүүс юм шиг байгаа юм. За тэгээ Эрдэнэбүр маань тэр түлэнхий буудаага амтрахад чихэр шиг идээд байдаг юм байлээ. Гоё гээд. За энэ бол их хариултыг дөхүүлсэн байна шүү. За тэгэхээр бас цаг хэцүү үед л одоо энэ нүрэнжийг болохоор юуны оронд бас иддэг байсан бэ гэж төхүүлж асууя тий. За зулаа маань тэгэхээр будааны калори нь багасдаг гэсэн байна шүү. За. Зөв. Доканаас өрөө тогоонд үлдээд наалтсан наалдман цовинг Монгол нүрэнжийг нэ. А нэрээ жоохон түлэгцэн цовин бас гоё шүү тий. Бид нарт бас байсан юм шүү. Тийм. Тэгэхээр нүрэнжийг юуны оронд иддэг вэ гэсэн асуулт байгаа шүү. Юуны оронд иддэг гэсэн бола солонгосчууд нэг түлчээл дээ. Эснэр энэний амд амдагдаж байна гэж идээд иддэг гэсэн байна шүү дээ. За суура маань амттангийн оронд хэрхэлдэг гэж утсан бол зулаа хоолны оронд гэсэн байна тийм. Амттан гэхдээ нэлээд өгч шүү дээ. Түрүүнийг сэтгэл уншихад бол баг зүгээр байлт явж исэн шүү тий. Тийм. Гэхдээ тэр чинь бүр энийг асуухаас өмнө юм үзэж хардаг хүн байсан болов. За би ингэ сайхны маань десертний оронд гэсэн байна тийм. Ер нь бол өгч нэг тийм тий харуултыг нэлж гээд. За тэгээд зулаа маань хоолны орно гэсэн байна. За энэ бас арай биш байгаа дээ шүү. За нүрэнжиг ч одоо монголоор агшаасан будааны хусам гэдэг байна шүү. Энэ агшаасан будааны хусмыг солонгосчууд ер нь юуны оронд иддэг гэсэн юм байна. Орлуулад тийм зүйл байхгүй бол за оронд нь энийг хэдүүлээ сайхан идчихдэг байсан байна шүү дээ. За тэгэхээр одоо бид нар бол одоогоор бодохоос илүү тийм хүнд хэцүү цаг үед юм ховор үед илүү бас хэрэгэлдэг байсан утгаар нь бодвол зүгээр байх гэж бодож байна. За сэндийн анжил десертэнд гэсэн байна. За мөн архины даруулах гэж бичсэн байна. За тэгэхээр Эрдэнэбүрийн маань хувьд бас яг одоо анжууны оронд гэж бичсэн байна. За төр мөнх бадаманд будааны боовны оронд гэсэн байна. За амгшилтэй мөнх Эрдэнэ даруулгын оронд гэсэн байна. За Эрдэнэбүр анжууны оронд гэж дахиж бичсэн байна. Туханаас хүрээгээд бялуу гэсэн байна. За тэгэхээр бялуу арайд өгч юм тийм. Илүү тийм амттан тал руугаа тийм зүйлэр бол орлуулдаг байсан юм байна. Инх сайхан маань махны оронд гэсэн байна. За мах болоос арай биш байгаа шүү. За нүрэнжи буюу за агшаасан будааны хусмыг ер нь солонгосчууд юуны оронд иддэг байсан юм болоо гэсэн асуулт байна. Тэгээ солонгосчууд ч бас ер нь өсвөлнч гэдэг юм уу тийм үе бас нэлээд байсан учраас ингээд хоол гэдэг юм уу яг ингээд хоолн дотор хаа зарим нь бүр ингээд яаж ийм хоол ингээд санаачилсан тий бодсон гэмээр сонирхолтой амтлагчуд бас айгүйх байдаг ч тэр геннип гэж идчихсэн нь геннип гэд навч шиг гэд хэлбэртэй тэгээ тэрийг ингээд яг амталчдаг тэгсэн мөртлөө би ингээд харангуй зүгээр л ингээд навч байгаа байхгүй одоо бид нар ингээд намар болохоор газар унцсан байдаг навч байдаг шүү дээ тэрэн шиг яг ийм навч тэгсэн мөртлөө ингээд амтанд оруулсан тэрийг геннип гэд иддэг юм билээ тэгээ тэр надад анх итгэхэд нэг л навчинд юм орж идэх гэж байгаа юм санагдаад айгүй байгаа зү цөөл рүү айгүй дуртаасан шүү дээ. За тэгэхээр бас хариултуудыг илгээсээр байна. За тэгэхээр зөв хариулт ороод ирсэн байна. За тэгэхээр энэ удаа зөв хариултыг маань сэндийн анжил илгээсэн байна. За чихэрний оронд чихэрлэг зүйлс идэхтэй гэж бас бичсэн байна. За минийхтэр бол зулаа бас чихэрний оронд зөв хариултыг уг нь илгээсэн байгаа шүү. Тэг хоёрын нь баяр хүргэжээ. За баяр хүргэе. За тэгэхээр тухайн үед одоо хүүхдүүд ч юм уу тийм чихэр тиймэрхүү зүйл хор байсан учраас энэ нүрэнжийг бол чихэрний оронд бол иддэг байсан байх нэ. Тийм энэ яг нэлээд түлэгдээд ингээд нэлээд хатчхаараа энэ чихэрлэг юм шиг хамттай болчихдог юм байна лээ. Тэгэхээр агшаасан будааны хусмыг бас нэлээд сайн түлээд тэгээ тэрийг бас ингээд чихэрний оронд орлуулж бас иддэг байсан юм байна. За тэгэхээр хоёлаа нийт асуулт хариултанд маань идэвхтэй оролцсон хариулт хэлгээсэн бүх сонсогчдоо баярлалаа. Тэгэхээр дараагийнхаа хэсэг рүү оръё тийм. За дараа нь болохоор сонсогч байгаа юусан захлыг танилцуулдаг байгаа. Тэгээ сонсогч маань бас сонирхолтой захлыг явуулсан байна. Та бүхэнд уншиж танилцуулъя. За ажил олгочтой буюу эзэндээ Монголоос өвлийн гутал захиалж өгсөн нөө гэсэн байна. За сайн байцгаана уу? Би энд ирээд үйлдвэртээ 6 жил гэрээгээр ажиллаж байна. Манай үйлдвэрт уг нь 6 гадаад хүн ажилладаг байсан. Ажил багасаар байгаад одоо энэ эзэн бит хоёр л ажиллаж байгаа. Манай үйлдвэрийн байр өндөр таазтай байнга ачаа зөөдөг болохоор хаалга дандаа онгорхоо өнгөрсөн жил би Монголоос дарханд үйлдвэрсэн Монгол өвлийн гутал
Монгол өвлийн гутал авчирч өмссөн янзын дулаахан байсан гинэ. Тэгсэн ажил болгож байгаа нөөц нь ямар гоё зузаан ултай гутал вэ гэд байдаг байсан. Тэгээ яг үнэндээ манай үйлдвэр эд ажил хийж байхад байнга хөдөлдөг учраас өвөл дээгүүрээ халууцаад доороос хөл их таардаг байсан юм аа. Тэгээд энэ удаа дарагдаа баярлснаа илэрхийлээд Монголоос өвлийн гутал захиалаад бэлгэлсэн чинь бөөн баяр болсон. Одоо эд хүүтэн бит хоёр адилхан гуталтай ажиллаж байгаа. Бас найзуудаа эн чинь жинхэнэ Монгол үхрийн ширэн гутал гэдээ дандаа гайхуулдаг гинэ. Надад 6 жил цалин өгөөд бас Солонгос дарга бас баярлуулж болно үсттэй те гэсэн юм шүү. За бас нэрээ сайхан сэтгэгсэн байна те. Яг тэр ажиллаж байгаа нөхцөл байдлаа тааруулаад. Тэгэхээр бас та бүхний хувьд иймэрхүү за ялангуяа хүүтэн байгаа те. Энэ хүүтэн үед ямар хуу байна бас доороосоо даарах гэдэг юм энэ дээр яаж асуудлаа зохицуулж юм гэдгийг бас бичээрэй. За хамтран ажиллагчаа танилцуулъя. За. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MN Post Cargo ажиллаж байгаа. За MN Post Cargo маань гол давуу тал нь хамгийн анхны газрын экспресс мөн дээрээс нь дулаалгатай тээвэр хийдэг дээр нэлээд онцлогтой газар байгаа шүү. За тэгээ зун хасах өвлөн нэмэх температур өргөртэй учраас таны бараа бүтээгдэхүүнийг хөлдөөхгүйгээр, муутахгүйгээр Солонгосоос Монгол руу тээвэрлэнэ. За тэгээд холбогдох утасны дугаар нь TG10 7569 8299 гэсэн дугаарлаа холбогдож бас Солонгосоос Монгол руу ачаагаа явуулах боломжтой. За тэгээд хаягийн хувьд бол Монгол 5-ны B1 давхарт байрладаг юм байлээ шүү. За хэрвээ Солонгосоос Монгол руу хүргэлтээ хийх юм бол бас Монголдоо гэртээ хүргүүлээд авчих боломжтой байлаа. Миний карго ирсэн үү? Хаана байгаа вэ? За тэндээ ингээд хүргүүлээд авчаа, энд хүргүүлээд авчигээд бас хүргэлт хийх боломжтой гэдэг давуу талтай байгаа шүү. За тэгэхээр загтал дээр ч маань бичсэн байна. За Монголд маань Солонгос гэдэг ер нь хаасайг их хүүтэн байна те. Тэгэхээр ялангуяа Монгол руу бас ачаа бараа илгээж байгаа хүмүүс маань гоо сайхан юм байдаг ч юм ингээ маск таг хөлдөөд бас очих хоёроо санаа зовох тийм зүйл байдаг. Тэгэхээр сая бас хэлсэн температур баригчтай шингэлэг гэдэг бол урд өмнө бас төдийлөн сонсогдож байгаагүй зүйл байгаад байгаа. Тэгэхээр өвлийн үед бол улирал дулаахан за 100 бол сэрүүн одоо ийм температуртайгаар одоо таны илгээсэн бүтээгдэхүүнийг эх оронд нь аюулгүй авчирдаг ийм бас давуу талтай юм байна. Тэгэхээр та бүхэн Монгол 5-ны B1 давхарт байгаа MN Post Cargo-гоо сонгоорой. Тэгээ утасны хувьд TG10 7569 8299 гэсэн дугаар бол байгаа юм байна. Энэ дугаараас холбогдорой гэж хэлмээр байна. За тэгээд загтал дээр бас Токоно сүрэн маань болно гэсэн байна. Төгсгөл дээр нугасаа баярлуулж болно үстэй гэж төгсгсөн байсан шүү дээ, тий. За тэгээд манай сонсогчдод бас хэрвээ загтал гинэ. Ер нь Солонгос хүмүүст юу бэлгэлдэг хэрвээ одоо хамт ажилладаг ч юм уу эсвэл хамт сурж байгаа Солонгос найзуудтай бол тий ер нь гадаад хүмүүст Монголынхаа юу бэлгэлж байгаа гэдэг талаас үлдээгээрэй. Тэгээд энэ сонсогчдын маань хувьд ажилдаг газар нь болохоор байнга ингээ юм зөөгөд орж хардаг болохоор хаалган онгорхоо тэгээд ер нь хөлн дараад байсан юм. Тэгээд өөрөө одоо дархан төвлөрсөн Монгол гутлаа өмсөд дулаахан байхаар нь захиралтай бас 6 жилийн турш дандаа цалин өгдөг байсан. Ингээд баярлуулъя гэж тэр гутлыг өгөөд бас их баярлуулсан гэж байна. Тэгэхээр та бүхний мөнөд бас иймэрхүү зүйл тохиолдож байсан бол бичээрэй. За мөн TG7641 1941 дугаарлаа бас залах боломжтой байгаа. Тэгээд энэ цагийг сонсоход надад бас яг тийм таньдаг гэдэг юм уу дүр зураг сонсогдлоо. Ягаад гэвэл миний ажилласан газар бас ингээд уг нь бол дотроо яг ингээд юм хаалган хаалттай юм бол яг гадаа биш гэдэг утгаараа гайгүй дулаахан байх гэдэг. Гэхдээ нөгөө байнга хаалгангууж нөгөө хийсгэнүүд нь ингээд зөөж орж гардаг болохоор доороо хүүтэн болчдөг. Тэгээд дээгүүр даахгүй удаан зогсохоор хөл даардаг юм байлээ. Тэгээд тухайн үед ч одоо нөгөө хөөсөнцөр доороо ингэж тавьж хагаад доороос нэг л бүр мөсөн дээр зогсоос тийм сэтгэл төрөөд хань хөөсөнцөр хүртэл доороо тавьж тэгж зогсож ажилладаг байсан. Тэгэхээр энэ хүний хувьд бол бас нэлээд тийм давгүй сайхан шийдэл бол олцсон гэж харагдаж байна. За Токоно сүрэн маань за бакачав орой уулзаг нэ. За сайхан амраарай. За Эрдэнэпур маань багштай арх өгмөр л байгаа да. Хэлний бэлтгэл байхад нэг багш Монголоос чацарган захидаг байсан гэсэн байна шүү. Тийм манай чацарганд бас дуртай хүмүүс зөндөө байдаг юм байлээ. Тэгээ солонгосчууд өөрсдөө монголчуудын тий ханаад хүрэхээр яг ямар аргаар имжлэг хийдэг вэ гэдгийг сонирхож үздэг. Тэгээд манай Монголд штэ яг солонгосоос жуулчид ирээд тэгээ Монголоос чацарган авах гэж ирдэг хүмүүс хэд ер нь бол ингээд гайд хийж чаж гэдэг юм уу хэдэн хүмүүсээс уулзж байсан яг ингээд анх ирэнгүүтээ би ингээд чацарган нилээд авч тэгээ солонгос руу авч явах гэж байгаа гэдэг. Надад бол ерөөсөө өмнө нь чацарганы талаар асууж байгаа дандаа кашмир гэж асуудаг байсан болохоор тухайн үед айгүй тийм сэтгэл тоногсон гэх юм уу тэр асуулт. За Сэнди Энжлийн гоё манай дархны нэхийг нэхим одоо бүх бүтээгдэхүүн бест тэгээ мундаг амжилт гэсэн байна. За зулаа маань багштай ноолорн цанц бэлгэлсэн чинь үнэн олоосаа баярлж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд тэрийгэ байнга өмсөд байх нь бүр гоё санагддээ билээ гэсэн юм шүү. Тийм шүү дээ. Бэлэг өгж байгаа хүнээ байнга өмсгөр аюу гоё санагдчих шүү. Надтай бас хамт нөгөө подкаст нэг хэсэг хийжсэн. Урангой гээд одоо бас гişүний туслах гээд. Тийм. Тэгээд тэр бүсгөө ярьжсэн л да. Улсын гişүнд бас юм ноолороо ороод би өглөө зангаа бэлгэлсэн. Тэгээд тэрийгэ зүүсээр хагаад бас сонгуул юм юмнуудаа оролцож байсан гэд хэлжсэн. Байнга зүгдэг гээд.
Тэгэхээр аюу гоё байгаа зү. Надаа би болохоор солонгос найзуудаа Монгол хатны зурагтай тойл бэлгэлж байсан. Тэгээд тойлтой яг манай тэр нэг хариуцдаг багш биш туслах багш гэж бас байдаг солонгост. Туслах багштай болохоор ийм ялгуунаас авсан баха нэг ийм оролт бас бэлгэлжсэн хатны зурагтай. Тэгээд тэрийг бас нэг хэсэг аюух зүүд өгсдэй би харахаар бас зүвж байна. Чи нэг талаараа сурталчилгаа олчиж байгаа байхгүй. За сураа зөв арт дэрэгдэн уусаар байгаад оруулсан штэ хээ гэсэн байна шүү. Тэгэхээр бас манай одоо сонсогчдын маань хувьд сонсож байхад өчигдөр за өнөөдөр гэхэд солонгост одоо маш хүүтэн тийм өдрүүд бол үргэлжилж байгаа. Тэгэхээр би бас өчигдөр солонгос байдаг ихчтэйгээ холбогдсон чинь анх удаа байгаа учраас мэдхгүй юуныхаа цоргыг хөлдөөчлөө гэдэг тийм зүйл хэлж ирсэн. Тэр нэлээд бас хүүтэн байгаад байгаа учраас та бүхэн маань их сайн дулаалгач гэдэг юм уу тийм. Тэгэд энэ хүнтэй адилхан одоо заавал яг энэ дархны гутлыг тийм үхрийн ширтээ тэр гутлыг авч чадахгүй байлаа гэсэн юу гэдэг чтэй эсгийн уловч ч юм уу нэг тиймэрхүү зүйл бас авахгүй бол ер нь солонгосын үйл бас хүүтэй шүү тийм. За энд их сайхан маань та нартай зөвлөхөд Монголоос зүрх өвс захиж орхинд дараад эмчилгээний зориултаар бэлэглээрээ солонгос нөхдүүд тань бөөн баяр болох байхаа тухайн хүний эрүүл мэндийн бэлэг юу юунаас илүү байхаа гэсэн маань тий. Эрүүл мэндийн бас бэлгнүүдэд айгуух дуртай байд юм лээ солонгосчууд бас Кашмирд айгуу дуртай. Кашмирд бол стажиг апл нэрээ тэгээ стажиг айгуух баярлдаг юм байна. Тэгээ өөр гэх юм бол нэг дэлгүүрний оосар ч юм уу нэг бас манай уламжлалт төлөвлөлт их гой хэлбэр дүрстэй тийм сөвнөрүүд байдаг ч тийм нилээдийг аваад очиход гимүү юм шиг санагдсан. Тэгэл одоо нэг гайгүй хүнтэй таарах юм бол нэг архин дээр ч юм уу за өөр юм дээр ингээд за эсвэл ангарамж байсан хамаагүй бэлгэлчихэд бас бэлэн байж ивэл зүгээр юм шиг санагдсан. Тий, тэгээ яг манай чацарган айнс нэрс ч гэдэг юм амттай шоколадууд байдаг шүү дээ. Тэрнээс бас нэлээд олныг авч явжсэн. Тэгээд яг солонгос найзууд ч юм уу тий шинээр хүн амьтантай танилцах юм болоо тэрнээсээ ингээд амсуулт бас бэлгэлдэг. Тэгээ зөв арцны ундаа ч одоо яг солонгос зарагдаж эхэлж байгаа юм байна шүү дээ тий. Тийм байсан. Тий, найруултгаар нь. Тэгэхээр тэрийг бас худалдаж аваад уулаа гоё юм болоо. За тэгэхээр сэндийн ажил мөн захирлаа төрсөдрөөр бүх төрлийн монгол хоол хийж сюрприз барьсан. Тэгээ халгай шампунь өгөхөд маш их баярлаж байна лээ гэсэн байна. Тийм шүү дээ. Халгай. За солонгост бол тийм ус уналт халцалт бол өстой жинхэнэ айхтар их байдаг шүү дээ. Тэгэхээр халгай бас бэлгэлүүл аюу гоё бэлгэмээ. Сая сэндийн ажлыг бичсэнийг хараад саналаа. Тэр солонгосчууд нэлээ олон яг 50 гарцсан хүмүүс ирсэн манай Монголд. Тэгээ би жуулчанд явж исэн чинь гайд хийгээд хөтөж хийгээд тэгсэн чи ирчээл би нэг энэ ярьжсэн маха. Ус унаад байгаа тэг усны заавал нэг халгаатай юм авна шүү чагийн шигээл тэрийг ингээ байн бараад хэлэл чагийн шин одоо ингээ миний толгойг хардаа ус унцсан тэгээд толгойн юм ингээ тий яг гол зорилго нь манай дуг нь од харах гэж тий од ч гэдэг тэнгэрийн од харах гэж Монголд ирж байгаа хүмүүс нэлээх байдаг. Гэхдээ бас юм үсний ч гэдэг юм уу тий. Тэгээд тэр би нэг сэтгүүлийг уншижсэн. Монголчуудын тий өтгөн үстэй нууц гэсэн нэг юм толонго сэтгүүлийг солонгос их сургуульд байхдаа л да. Тэр хаана харлаа манай нэг багш уншижсэн билүү эсвэл нэг тэнхмийн урд байлаа нэг тий хаанаас харснаа марчиж ямар тааш тэгээд тэрэн дээр нь монголчууд яагаад үснэ тий юм өтгөн тий үснэ унахгүй байдаг нууц нь юу энэ бол халгаанд байдаг. Тэгээд тэр халгааны төрөлтэй нэг юм бүтээгдэхүүн солонгос хийсэн юм шиг байна. Тэгээд тэрийгээ зарах гээд сэтгүүл дээр юм ярилцлага өгсөн. Тэгээд тэрийг ханхаараа байгуугаас бас тэг манай монгол бүтээгдэхүүнүүдийг худалдаж аваад дээрээс нь бид нар чи хараасаатай гэхээс гадна өтгөн гоё те унахгүй өстэй гэдгээр бас айгүйх танилцуулдаг юм байна. За мөн сэндийн ажил харин тэр өдрөөс хойш байнга монгол хоол нэгтэг болсон гэсэн байна. Монгол 5 ор гэж бол зүгүүлсэн хэлсэн байна. Тийм шүү дээ. Одоо байнга тэгээ сэндийн ажилч байнга хийж өгөөд үйл хэцүү шүү дээ. Тийм тэгэхээр солонгос захирлуудын хувьд бас их юу яадаг ч юм арх тий. За нэг яхаар амтанд нь орчих солонгос хүмүүс бас монгол хоолнд оруулчихараа нэг сардаа нэг Монгол 5 явдаг болчдаг тийм хүмүүс бас байдаг юм байлээ. Тэгэд ялангуяа би бас санаж нэг Монгол арх бэлгэлсэн чинь энд байхад анзаардгүй Монгол бол анзаардгүй нэ яг солонгос төгөөд нөө хээшиг хийж яхад тийм тэргээ гаргасан чинь ингээл ийм сав тэгээ савнаас ингээл гаргасан чинь хүмүүс бүгдээ өө гэж ингээл тэгвэл энийг Монголоос надад авчирсан ингээл нөгөөд ч айгу бардам байгаа. Тэгээд шилэн бэлэн ямар ч сүртэй харагдтыг бас тийг санагдчихсэн шүү. Надаас тийг санагдчих. Яг нэг Чингис хаан гараад ирэнгүүт амар сүртэй. Чингис хаан мөн. Тэг яг мөн. Тий. За ингээд нэвтрүүлэг өндөрлөх цаг маань идэм болсон байна. 49 болж штэ тий 12 цаг 49 минут болсон байна. Зарим нь түрүү бас унтахаар явчихсан боллоо. Орой ээлжтэй хүмүүс манаас өдөр сайн ойр авахгүй бол оройны нэвтрүүлгийн манаас үзэж амжиж чадахгүй штэ тий ядраад. За тэгэхээр нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлжээ бит хоёртой хамт байсан сэтгэл үлдээсэн хүмүүстээ маш баярлалаа. Бас зөв хариултуудыг айгүй хурдан мундаг хэлгээсэн хүмүүстээ баярлж байгаа шүү. Тэгээд нэвтрүүлэг шууд эфирт хөтлөгч Чимбат, хөтлөгч Чанцал Дулам, найруулагч Гандлага нар ажилласан ба удахгүй та бүхэндээ цаг болгоны төгсгөл хүргэдэг. 50 минутын лайв болон оройны 20 цаг 15 минутаас хүргэдэг. Хувцаагаас авч хоо. За одоо яг за авъя да. За байна уу? Байна уу? Байна уу? Байна уу?
Өнөө байна уу? Голын чимээ биш үү? Усны дуу сонсхой гэж бодсон шүү. Нэг гой тайвшир явчих чинь нэвтрүүлгээ дуусахгүй ингээ гараа авчих уу. За бас ажил дээрээсээ тий чимээ нүн залгсан бол та. Тэгсэн байх. За би сая юу ярьж л тий оройн 20 цаг 15 байв тий Солонгос дахь монголчуудын радио нэвтрүүлгээр иргэн уулзлаа түр баяр та. За түр баяр та. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Макс Махны дэлгүүр. Нутгаа санаж шүү. Энэ вирусээс болоод юм үцэх юм аа. Эхэндээ тэгдэг юм дөө. Иймэрхүү хэцүү үед яаж сэтгэлээ сэргээж дархлаагаа дэмждгийг мэдгүй. Яаж? За байж. Зам сайхан шүлөө. Яасан сайхан юм бэ? Та ийм сайхан мах хаанаас авсан юм? Монголд очсон юм шиг л мэдрэгдэж шít. Макс махны дэлгүүрээс авдаг болоод нилээ удаж байгаа ш бид нар. Өнөөдөр захиалбал маргааштай шууд үргээд ирчдэг амар. Өө тийм үү. Дан ганц махч биш. Бууз, банш, гурил, талах, боорцог гэд бусад дайвар бүтээгдэхүүнүүд ч байдаг. Төрөлцсөн дэлгүүр байгаа юм да. Яасан айтах юм бэ? Үүр цадчлаа. Сэтгэлжээ сэргэж байгаа сте. Харилцаа утасны дугаар Тэг 10 2578 98 99. Тэг 10 2922 22 95. Та яг одоо захиал. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч MN Post Cargo. Монголд байгаа гэрээхэндээ баг сага юм явуулах гэсэн чинь хэл хаалттай хэцүү юм аа. Хүүе, чи одоо л сонсоогүй юу? MN Post Cargo 7 өнөө бүрийн 5 гарагт Солонгосоос Улаанбаатар чиглэлд ачаа явуулж байгаа шүү. Хүй тийм үү? Тэднийх дулаалгатай тээвэр хийдэг гинэ. Зун нь хасах, өвөл бол нэмэх температурын хөргүүртэй. Тийм болохоор гоо сайхны бүтээгдэхүүн явуулсан ч хөлдөн гэж санаа зовлтгоо. Монголдоо бас хөргөлттэй гэрээсээ л ачаагаа авдаг гин. Ямар амар юм бэ? Нөгөө гэрээхэндээ явуулна гэдээсэн ачаагаа MN Post Cargo-оор явуулчих юм уу? Хаягийг нөгөөч. Солонгост хаяг нь Монгол 5-ны B1 давхарт байдаг гин. Утас нь Тэг 10 75 69 82 99. Тэг 10 27 73 82 99. Улаанбаатарт бол төмөр замын Варата чуулган ардалт 2 давхар Саар ловс байт юм бэлээ. Утасны дугаар нь 77 13 23 23. Өнөөрэй MN Post Cargo гэсэн Facebook хаягаар нь бас холбогдох боломжтой. Ашгүй дээ баярлаа.